мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу. Сайн засаглалыг бэхжүүлэхийн тулд шийдвэр гаргах түвшнийхэн иргэдийн дуу хоолойг сонсдог байхын чухал гэдгийг их сурвалжууд хэлж байна. Харин ингийн тулд иргэдийн оролцоо чухал бөгөөд тэдний чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай юм байна. Сайн засаглал гэдэг нь шийдвэр гаргах түвшнийхэн иргэдийнхээ дуу хоолойг сонсдог байх явдал юм а. Гэхдээ манай улсад энэ тогтолцоо таарга үзүүлэлттэй байна. Ялангуяа орон нутгийн иргэд өөрсдийн дуу хоолойгоо өргөх боломжгүй байдаг. Учир нь тэдний үзэл бодлыг шийдвэр гаргах түвшинд хүргэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээ зохион байгуулдаг гэж байна. Тодорхойлбол төсвийн тухай хуулийн 63-ийн 6-ад олон нийтийн саналыг авалгүй, төсөв тусгаж батлаагүй бол олон нийтийн хөгжлийн сангаас санхүүжүүлэхийг хориглоно гэж заасан байдаг ч энэ нь хизээж хэрэгждэггүй гэдгийг их сурвалжууд хэлж байсан юм а. Иймээс хуулийн хүрээнд ажиллах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэд төрд хяналт тавьж чаддаг байх хэрэгтэй гэж байна. Иймээс орон нутагт иргэдийн эндэр байгуулах, тэдэнд үгээ хэлэх боломж олох шаардлагатай гэж байгаамаа. Хуулийн хүрээнд ажиллах гэсэн үг тийм ээ. Тэгээ хуулийн хүрээнд ажиллахын тулд одоо гарсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэгчдтэйгээ одоо тэр хууль тогтоомж тийм ээ. Тэрний үр шимийг хүртэгч ард иргэд маань тийм иргэд маань өөрсдөө энэ хуулийг одоо төр засгийн байгууллагатай хамтраад л хэрэгжүүлэх юм бол энэ бол одоо энэ хууль маань бол одоо зүй ёсоор хэрэгжээд сайн засаглал болохын одоо учиртай байна. Иргэд бол засаглалын төлөв байдалд бол тийм ч их сэтгэл дундуур биш яг дунд сэргэл байна. Сайжруулах шаардлага бол байна гэж харж байна. Хамгийн гол нь бол мэдээллийн үр дүнж бол муу байна. Иргэд мэдээллийг зөвхөн хэлэл мэдээллийн хэрэгслээс авдаг. Яг аймаг сумын удирдлагууд дас одоо иргэдтэй хандсан одоо ямар үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийг яаж оролцуулах юм бэ гэдэг тал дээр мэдээлэл өргөх тал нь бас жоохон дутагдaltaй байгаа юм даа гэж харагдлаа. Иргэн оролцохгүй, иргэний нэг гэж байхгүй, хүн оролцохгүй, хүний нийгэм байхгүй гэдэг энэ одоо ерөнхий томьёол болохоор энэ төсвийн хуулийн шинжилтийн одоо гол үйл баримт болсон гэдэг бол хэлхэн зүйтэй байх. Тэгээд энэ хуулиар болохоор сум болгон дүүрэг хороод болгон болохоор өөрийн орон нутгийн хүчин сантай болж байгаа. Иймээс сайн засаглалыг орон нутагт бэхжүүлэх төсөл 2.5 жилийн хугацаатай 15 аймагт хэрэгжиж эхэлжээ. Орон нутгийн төрийн тодорхой хилтэс албадын хууль дээдлэх, хэрэгжүүлэх удирдах үйл явцыг сайжруулах замаар ардчилсан засаглалыг бэхжүүлэн орон нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжихэд холбогдох байгууллагууд хувь нэмрээ оруулж байгаа юм байна. Дархан аймгийн нийгмийн даатгалыг хэлцэн холбогдох ажилтнууд Тус аймгийн тэтгэвэр болоод ажилгүйдлийн даатгалын мөнгнөөс завшсан хэрэг гарсан. Тэгвэл Тус иргэн зүйл ангийг өөрчилсөн зэрэг зөрчил гаргасныг холбогдох байгууллагуудад шалгуулахаар Улсын хурлын гишүүн Ганбаатар хүсэлт гаргажээ. Монгол улс авилгын үзүүлэлтээрээ дэлхийн улс орнуудаас 124-т байсан бол 94-т жагсаж байгаа нь сайн тал бөгөөд үүний эсрэг ажиллаж байгаагийн үр дүн харагдаж байгаамаа. Гэхдээ бүрэн арилаагүйгээс иргэдийг хохирох асуудал их гарч байна. Тухайлбал Дархан аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга нэгтлэн бодогч бусад холбогдох байгууллагын захирал ажилтнууд тус нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэр ажилгүйдлийн сангийн мөнгийг Чингис хаан банкнд байршуулж хүүний мөнгө бол 220 сая төгрөгийг завшжээ. Тодорхойлбол нийгмийн даатгал нь Арилжааны банкнд байрсан мөнгөндөө сарын 1.4% хүү тооцоолж нийгмийн даатгалын сандаа оруулдаг журамтай. Гэтэл Дарханы нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох хэргийн хүмүүс үүнийг ашиглан Чингис хаан банкнд байршуулахдаа 173-аар хүү тооцоолон 1.4%-ийг нийгмийн даатгалын санд хийлгэн 133%-ийг өөрсдөө хувааж авдаг байжээ. Энэ нь сард тэтгэвэр болон ажилгүйдлийн даатгалаас 10 сая төгрөг завшиж байсан гэсэн үг юм а. Харин дээрх байдлыг Тус аймгийн цагдаагийн байгууллага нотлох баримтаар тогтоожээ. Гэхдээ төрийн хэмжээний мөнгийг хувьдаа завшсан тогтоогцоор байтал Дархан аймгийн прокурор мөнгө завшсан этгээдийн талд орж эрүүгийн тухай хуулийн 150-ийн 3 гэсэн хүнд хэргийн зүйл ангийг өөрчлөн 263-ийн 2 буюу хүн дэвтэр хэрэг болгосон үйлдэл гаргасан байна. Нийгмийн даатгалын энэ хэлтсийн дарга баяраа ерөнхий нэгтлэн бодогч Хастуяа Чингис хаан Монгол банкны Дархан салбарын захирал Чинбат хаан банкны захирал Инсувд нар болон холбогдох бусад хүмүүстэй нийлж хүмүүсийн ирээдүгөө баталгаажуулж байгаа. Ажилгүй хүмүүсийн зов зүдэрж байгаа энэ мөнгнөөс хүүлж идэж уусан энэ хэргийг хаацааж замхруулж бүдгрүүлсэн байна. Тэгээ юу гэхээр хүмүүстэй холбогдсон хэргийн материалыг зөвөр уцтаад асууж байгаа юм биш. Би мэдээ хийж өгөх хэрэгтэй. Иймээс тухайн хэргийг дахин шалгуулж хохирогчийг дахин тогтоолох арга хэмжээ авахулахаар Улсын хурлын гишүүн Ганбаатар хүсэлт гаргасан. Тэрээр хүсэлтэд Монгол улсын ерөнхий шүүгч зориг, Монгол улсын ерөнхий прокурор Дорлогжав, нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, авилгатаа тэмцэх газарт хүсэлтэд хөргүүлсэн байна.
Өнөөдөр их хурлын нэр бүхий гишүүд албан бус бүлэг байгуулснаа зарлаж байна. Тэд ингэх болсон шалтгаан нь Монгол улсад уран олборлох гэж байгаа явдлыг эсэргүүцэж байгаагаас гадна цөмийн энергийн бодлогоо сайжруулах хэрэгтэй гэж үзсэн байна. За гончигдорж гişүү. Монгол улсын засгийн газраас улсын хурлд өргөн барьсан 2013 оны төсвийн төсөлд уран олборлох үйлдвэр, цөмийн эрчим хүчний их үүсвэр барих станцын технологиг сонгох зэрэг асуудал тусгаж энэ ажил хэрэгжихээр болсон. Тэгвэл энэ асуудлыг Бацаандан, Бакэ, Боловчрлон, Бямцогт, Ганбаатар зэрэг их хурлын гишүүд эсэргүүцсэн албан бус бүлэг байгуулж байгаа юм байна. Монгол улс 75 мянган тонны ураны нөөцтэй. Гэхдээ дэлхийн улс орнууд уран олборлохоос татгалзаж байхад яагаад Монгол улс Казахстан, Африк шиг уран олборлох гээд байгааг ойлгохгүй байна гэдгийг албан бус бүлэг байгуулсан гишүүд хэлж байгаамаа. Тодорхойлбол хөхрийн хүчил уусгаж, газрын хэвлэлийг шахаж уран олборлох гэж байгаа нь байгаль орчинд асарыг хор хөнөөл учруулна гэж байна. Мөн уран олборлоход олсон ашигынхаа 70-80% байгалийн нөхөн сэргээлтэн зарцуулдаг байна. Харин энэ нь ямар ч ашиггүйгээс гадна хор хөнөөл нь асар их учраас энэ ажлаас татгалзах хэрэгтэй гэж үзэж байна. Хайгуулын үйл ажиллагааг эсэргүүцсэн улсын их хурлын бүлэг өнөөдөр эхэлж албан ёсоор байгуулж байна. Эхийн хэвлийн, эх орны хэвлийг хоёроо төнхжүүлэхгүй. Ялангуяа уран олборлох зорилгоор өнөөдөр мардын нөхөн сэргээлтийг хийж чадаагүйж Монголын бүх газарт уран олборлох, шар нутаг олборлох тухай асуудлыг явуулахгүй гэдэг албан ёсоор илэрхийлж байна тий. Бид нэг талдаа гараад адилхан эх орны сэтгэл байна. Тийм учраас бид энэ салбарын бодлогыг барьж байгаагийн хувьд юун дээр бид санал нэгдэж байгаа, юун дээр зөрж байгаа юм бэ гэдгийг бол бид одоо нэг ширээний хойно суугаад ойлголцох ёстой. Юуг нь явуулах юм бэ, юуг нь явуулахгүй юм бэ гэдгээ ч бас ойлголцох ёстой. Тийм учраас гишүүний тавьж байгаа шаардлагуудыг бол анхаарч авч судалнаа, үзнэ. Дэлхийн өндөр улс орнтой орны хөгжилтэй улс орнууд яагаад урааныг ашиглахаас татгалзаад байна вэ гэхээр байгаль орчны нөхөн сэргээлттэй холбоотой асуудал. Уран олборлосны дараа нөхөн сэргээлт нь тэрнээсээ илүү олсон ашигын 70-80% нөхөн сэргээлтэн зарцуулагддаг учраас урааныг ашиглахаас илүүтэй гаднаас худалдаж авах нь ашигтай гэж дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд үзэж байна. Монгол улсад тогтоогдоод байгаа ураны нөөцийн 34%-ыг Монгол улс эзэмшдэг. Тэгвэл дэлхийн зах зээл дээр 1 тонн уран $1000 ханштай байна. Үүнээс үзэхэд Монгол улсад тогтоогдоод байгаа ураны нөөц $7.5 тэрбум Америк доллар болох бөгөөд байгалийн нөхөн сэргээлтэнд 70-80% зарцуулна гэж тооцвол нийт ашиг $1.5 тэрбум Америк доллар болох юм байна. Иймээс дээрх байдлыг харгалзан үзэж цөмийн энергийн бодлогоо дахин харж сайжруулах шаардлагатай гэдгийг албан бус бүлгийн гишүүд үзэж байлаа. Өнөөдөр Монгол Улсын засгийн газраас шинжилгээ ухаан академийн эрдэмтэн намсраг 100 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан байна. Тэрээр физикийн шинжилгээ ухаанд шинэ чиглэл гаргаж энэхүү салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм а. Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн 22-1-1 суур хавсрах судалгаа хийж, байгаль нийгмийн шинэ үзэгдэл хуулийг тодорхойлж, шинжлэх ухааны нээлт хийсэн иргэн судлаачдын багт байгаль нийгмийн ухааны шагналаар шагнах тухай заалт орсон. Үүний дагуу шинжлэх ухааны академийн физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэн Намсран бодисын бүтцийн тулгуур судалгаа ба шинжлэх ухаан технологийн суурь мэдлэгийн сүнсүүд бүтээл шагналт тавигдах шаардлага хангажээ. Ингээд түүнийг Монгол Улсын засгийн газар 100 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа. Энэ бол манай залуучуудыг шинжлэх ухаанд дуудсан гайхамшигтай сайхан үйл явдал боллоо гэж би үзэж байна. Бидний ард бол авиаслаг, бүтээлч маш олон залуучууд байна. Эдгээр маань шинэ шинжлэх ухааны оргил руу дэвших сайхан ирээдүйг бол гаргаж ирсэндээ бол засгийнхаа газарт маш их баяртай байгаа. Дээрх бүтээлээ сүүлийн 15 жилд хийсэн байна. Тэрээр физикийн шинжлэх ухаанд эгэл урт хэмээх байгалийн гайхамшигтай тогтномлыг эгэл бөөмийн хэмжээтэй холбосноор физикийн шинэ чиглэл гаргажээ. Мөн бодисын нэгдсэн онолын үр дүнг саваа хэлбэртэй бөөмийн тохиолдолд анх удаа гаргаж авсан байнамаа. Сагсан бөмбөгийн ууган спортын мастеруудын нэг Содном Зундуй агсны нэрэмжит Сагсан бөмбөгийн их наадам спортын төв ордонд үргэлжилсээр байна. За тэмцээний аваргууд эрэх даваа гарагт тодорхой юм а. Сагсан бөмбөгийн спортын мастер Содном Зундуй агсны нэрэмжит тэмцээн сүүлийн жилүүдэд зохиогдсоор ирсэн. Тэгвэл энэ удаад Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос 3 тамир спортын клуб байгуулагдсны 10 жилийн ог тохиолдуулан спортын мастер Содном Зундуй агсны нэрэмжит тэмцээнийг анх удаа их наадмын хэмжээнд өргөн хүрээтэйгээр зохион байгуулж байна. 8 хоног үргэлжлэх уг тэмцээнд өсвөр үе, насан туршид, ахмад үе гэсэн 3 насны ангиллаар эрэгтэй, эмэгтэй нийт 103 багийн 6000 гаруй тамирчин оролцож байгаа юм байна. Тэмцээний 5 дахь өдрийн байдлаар урьдчилсан тоглолтууд явагдаж, өсвөрийн эрэгтэй, эмэгтэй, насан туршидын эмэгтэй багийн аваргууд тодорхойд байгаа юм байна.
Энэ их наадам маань 2 жил тутамд дандаа өргөжтөн явагдана. За Содон зүүн агсны тэмцээн маань Ахмадын тэмцээн маань жил болгон явагдана. Тэгээд энэ маань одоо Монгол сагсан бөмбөгийн спорт бусад спорт тоглоомудаас хийгээгүй анхныхаа их наадам хийж байгаагаар онцлогтой. Өчигдөр эрэхтэй ахмадын эрэхтэй насны ангилууд орж ирсэн байна. Тэгээд одоо өчигдөр октод маань мөнгөн медаль авлаа. Өвгүүд маань одоо хурд медалийн төлөө Орос хорогчтой тоглох гэж байна. Спортын мастер Дашнымын Содон зундын сагсан бөмбөгийн түүхэнд үнэтэй хувь нэмрээ оруулаад зогсохгүй. Нийслэлийн спорт хорооны дараагаар 22 жил ажиллаж байсан зүтгэлтэй юм. Харин сагсан бөмбөгийн наадмын сүүлийн тоглолтууд энэ 7 хоногт үргэлжилж, энэ сарын 10-нд Ахмад үе болон насан туршидтын насны ангилалд өрсөлдсөн багуудын аваргууд тодорч, энэ үеэр тэмцээний хаалтын ажиллагаа болно. Спортын төв ордноос Монгол телевизийн мэдээнд Бат Төмөр сурвалжлаа. Өргөжлөл үзэгч та бүхэндээ гадаад үйл явдлын мэдээллээс танилцуулъя. Нэгдсэн улсын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун Иракт ажлын альчилаар очиж тус улсын ерөнхий сайдтай уулзалт хэлэлцээр хийжээ. Уулзалтын дараа тэрээр Сирийн засгийн газар химийн зэвсэг ашиглаж байж магадгүйд ихээхэн болгоомжилж байгаагаа илэрхийлсэн юм. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун Сирийн засгийн газар химийн зэвсэг ашиглаж байж магадгүйд ихээхэн болгоомжилж байгаагаа Багдад хотоос илэрхийллээ. Тэрээр Багдад хотноо Иракийн ерөнхий сайд Нури Аль-Маликитэй хамтарсан хэвлэлийн хурал хийлгэх үедээ Сирийн ерөнхийлөгч Башар Асадад химийн зэвсэг ашиглах вэ гэж болгоомжилж байгаа тухай захидал бичснээ мэдэгдсэн байна. Мөн аль ч улс орон ард түмнийхээ эсрэг химийн болоод биологийн зэвсэг ашиглавал хуулийн өмнө хариуцлага хүлээлгэнэ гэдгийг ч анхааруулжээ. Америкийн нэгдсэн улс болон бусад улс орнууд нийслэл болон бусад хотуудаас босогчдыг гаргах зорилгоор химийн зэвсэг ашиглахад бэлтгэж байна гэж болгоомжлоод эхэлсэн. Дээрх хэвлийн баг хурлын дараа Иракийн ерөнхий сайд улс орныхоо аюулгүй байдалтай холбоотой асуудлаар мэдэгдэл хийжээ. Тэрээр Багдадаас хойш газрын тосны баялаг нөөцтэй Киркук мужийн үндэсний цөөнхүүд хилийн шалган нэвтрүүлэх цэгийг барих гэж байгааг мэдэгдсэн байна. Дашрамд дурдхад Иракийн шашны болон үндэсний цөөнхийн бүлгүүд холилдож амьдардаг Киркук мужийн хэд хэдэн үндэсний цөөнхийн бүлэг төв засгийн газартайгаа маргаан хийдэг юм байна. Египтийн ерөнхийлөгч Мухаммед Мурси сүүлийн 2 жилд улс оронд нь болж байгаагүй улс төрийн хямралыг зогсоохын тулд хатуу арга хэмжээ авахгүй гэдгийг мэдэгджээ. Гэхдээ засгийн газрын эсрэг альва үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг анхааруулсан юм. Египтийн ерөнхийлөгч Мухаммед Мурси сүүлийн 2 жилд улс оронд нь болж байгаагүй улс төрийн хямралыг зогсоохын тулд хатуу арга хэмжээ авахгүй гэдгээ үндэсний телевизээр хийсэн мэдэгдэлтэд онцолжээ. Мөн тэрээр Исламын анхан дүүс хөдөлгөөнийхэн боловсруулсан үндсэн хуулийн төсөл болон хэмжээгүй эрх олгосон гэх зарилгаа цуцлахгүй гэдгээч мэдэгдсэн байна. 5 гаригийн шөнө Каир хот дох түүний ордны гадна ерөнхийлөгчөө дэмжигчид болон эсэргүүцэгчид мөргөлдөөн үүсгэж наад зах нь 6 хүний амьд хүрч 700 гаруй хүн бэртэж гэмтжээ. Үүнд сөрөг хүчний жагсагчид болон хуучин дэглэмийн төлөө зүтгэгчид буруутай гэж ерөнхийлөгч Мухаммед Мурси мэдгдсэн байна. Түүнчлэн хууль ёсны засгийн газрыг нь тараах гэсэн ямар ч ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ ерөнхийлөгч Мухаммед Мурси мэдэгдэлдээ онцолжээ. Мөн сөрөг хүчнийх нь Бямбарагт ерөнхийлөгчийн ордонд ирж хэлэлцээрт оролцохыг урьсан байна. Олон улсын тусгай төлөөлөгч Лахтар Барахими Ирландын нийслэл Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын уулзалтын үеэр Америкийн нэгдсэн улс Оросын гадаад харилцааны сайдуудтай 3 талт уулзалт хийсэн байна. Нэгдсэн үндэсний байгууллага Арабын холбооноос Сирийн хямралыг зогсоох тусгай элчээр томилогдсон Лахтар Барахими Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Оросын холбооны улсын гадаад харилцааны сайд нартай төлөвлөгөөгүй 3 талт уулзалт хийлээ. 3 талт уулзалтын дараа тэрээр Сирийн хямралыг цэглэх дипломат хүчин чармайлтанд дөрвтэй үр дүн гарахгүй нэ гэсэн мэдэгдэл хийсэн байна. Ирландын нийслэл хотноо болсон энэхүү уулзалт Сирийн 21 дэх сарда үргэлжилж байгаа иргэний дайныг цэглэх олон улсын хүчин чармайлтанд найдвар төрүүлэх дохио өгсөн ч Лахтар Барахими олон улсын итгэл найдварыг өгөө хийлээ. 3 талт уулзалтын өмнө Хиллари Клинтон, Сергей Лавров нар 25 минут хаалттай уулзалт хийж Барахимигийн Сирд баримтлаж байгаа байр суурийг сонсохоор тохиролцсон гэж Америкийн нэгдсэн улсын өндөр албан тушаалтан мэдээлжээ.
Хүйтэн дайны үеэс сөргөлдөг байсан хоёр орон Сирийн хямралыг яаж зогсоох уу гэдэг дээрч маргаантай байгаа. Тухайлбал Вашингтон Арабын бүс дэх холбоотноо дайнаа зогсоо гэж шахаж шаардахын оронд дэмжиж байна гэж Москваг хүчтэй шүүмжилж байна. Сирийн засгийн газар ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг ашиглаж байна гэсэн таамагч иргэний дайныг зогсоох олон улсын дипломат хүчин чармайлтыг нэмэгдүүлэх уриалга болж байгаа юм а. Өнгөрөх өдөр Афганистаны нийслэл Кабул хотод тесрэх бөмбөг халдлага гарч завулмаар Афганистаны үндэсний тагнуулын удирдах газрын дарга хүн дээр гэмтэж шархсан юм байна. За одоогоор түүний биеийн байдал ямар байгаа нь тодорхойгүй байна. Өнгөрөх өдөр Афганистаны нийслэл Кабул хотод гэмтийн халдлага гарч улмаар тус улсын үндэсний тагнуулын удирдах газрын дарга уг халдлагад өртсөн хэрэг гарчээ. Афганистаны засгийн газрын хэвлэл мэдээллийн агентлагийн мэдээлснээр тагнуулын удирдах газрын дарга Асадулла Халедиг хувийн уулзалттай зочид хүлээн авч явах үеэр нь тесрэх бөмбөгийн халдлага болж тэрээр биеийнхээ доод хэсэгт ноцтой гэмтэл авсан байна. Афганистаны засгийн газрын хэвлэл мэдээллийн агентлаг мөн түүнийг одоогоор эмнэлэгт хэвтэн шаардлагатай эмчилгээнүүдийг хийлгэж байгаа гэснээс өөр нэмэлт мэдээлэл өгөөгүй байна. Харин тус улсын ерөнхийлөгч Хамид Карзай улсынхаа тагнуулын удирдах газрын даргын хэвтэн эмчилүүлж байгаа эмнэлэгт очиж эмнэлгийн гаднаас хэвлэл мэдээллийнхэнд товчхон мэдээлэл хийжээ. Тэрээр засгийн газрын дээд албан тушаалтны вид ноцтойгоор халдсан этгээдүүдийг олж тогтоох ажил одоогоор хийгдэж байгаа. Ямар нэг хувь хүн бүлэг этгээд хариуцлага хүлээсэн мэдээлэл ирүүлээгүй. Түүнд шаардлагатай эмчилгээ хийж байгаа гэж хэлсэн байна. Афганистаны үндэсний тагнуулын удирдах газрын дарга Асадулла Халид нь өмнө нь хөлийн бүсийн хэрэг шийдвэрлэх албаны даргаар ажиллаж байгаад өнгөрсөн 9-р сард одоогийнхаа албан тушаалд томилогдож ажиллажээ. Түүний биеийн байдал одоогоор ямар байгаа нь тодорхойгүй байгаа юм байна. Өнгөрөх пүрэв гарагт Аргентин улсын нийслэлд шавж устгалын хорт бодисны саванд гал гарсан хэрэг гарсан байна. За үүний улмаас хотын зарим дүүргүүдэд агаарт хорт бодис дэгдэж иргэд эрүүл мэндээрээ хохирчээ. Өнгөрөгч пүрэв гарагт Аргентин улсын нийслэл Буэнос Айрес хотын захын боонтод хортонтой тэмцэх хэрэгсэл буюу шавж устгалын хорт үзсний саванд гал авалцсны улмаас хотын зарим дүүргүүдэд агаарт хорт бодис дэгдэжээ. Энэ тухай Буэнос Айрес хотын аюулгүй албаны дарга мэдээлэл хийж гал төмөртэй тэмцэгчид хорт бодисын саванд гарсан галыг удалгүй унтраасан агаарт дэгдсэн бодис иргэдийн эрүүл мэндэд аюулгүй гэж хэлсэн байна. Эсэ хэдий ч хотын захын дүүргийн иргэд уг хорт бодисын нөлөөгөөр огих, бөөлжих болон нүд хоолой нүрвсэж зогсолтгүй ханиалгах зэрэг шинж тэмдгүүд илэрч байгаа юм байна. Тиймээс хүмүүс гадагш гарахдаа амны хаалт зүүх юм уу эсвэл цамцаараа ам хамраа түр таглаж алах болжээ. Хорт үзэн мөн хотын оршин суугчдын гэр албан газруудад нэвтрээ орсны улмаас иргэд тогтвортой үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байдал хүрсэн тухай хотын эрүүл мэндийн ажилтнууд мэдээлжээ. Буэнос Айрес хотод дэгдсэн хорт бодисын тархалтын улмаас мөн ойр орших нисэх онгоцны буудал галт тэрэгний үйл ажиллагаа зогсон байдалд орж их хэмжээний алдагдлал орсон байна. Одоо үзэгч та бүхэндээ дэлхийн дахин дөрвсөн бусад үйл явдлын мэдээллээс багцлан хүргье. Энэ оны ихээр 18.9% байсан Грекийн ажилгүйдэл 8 дугаар сард 25.3% байснаас өнгөрөх 9 дугаар сард 26% хүрч нэмэгдсэн байна. Грекийн статистикийн төв газрын гаргасан тайлангаар өнгөрөх 9 дугаар сард Грекийн 1.2 сая хүн ажилгүйчүүдийн игнэнд шилжсэн байна. Тус улсын ажилгүйдэл нэмэгдэхэд олон улсын санхүүгийн тусламжийн зээлийн хариуд хэрэгжүүлж байгаа төсөв танах багц арга хэмжээ нь голлох нөлөө үзүүлсэн байна. Грекийн Төв банкны энэ 7 хоногт гаргасан урьдчилсан тооцоогоор тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ онд 6%-аар, эх онд 4-өөс 4.5%-аар хумигдах юм байна. Хятадын коммунист намтай ойр харилцаатай гэж шүүмжлүүлж ирсэн энэ оны Нобелийн утга зохиолын шагналтан Мо Ян цензур тавьдаг байдлыг дэмждэг гэдгээ мэдгдлээ. Мөн тэрээр одоо хоригдож байгаа 2010 оны утга зохиолын шагналтан Лю Цябог сулуулахын төлөө хураалгаад нэгдэх бодлого байгаагаа ч мэдгдсэн байна. Мо Ян үг хэлэх эрх чөлөөг хамгаалахад дорвитой дуурдаггүй. Мөн өөрөө дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг нь хашдаг байсан коммунист намын дэмжлэгтэй зохиолчдын холбоог хитрхи дэмждэг гэж хүний эрхийн байгууллагуудад шүүмжлүүлж мөн энэ жил Нобелийн хороо түүнд 2012 оны Нобелийн утга зохиолын шагнал олгохоор болсон нь бусад Нобелийн шагналтнууд Мо Яныг хүчтэй шүүмжлэхэд хүргэж байна. Тухайлбал 2009 оны Нобелийн утга зохиолын шагналтан Херта Мюллер Мо Яныг коммунист Хятадын цензурын хуулийг хамгаалдаг гэж буруутгажээ. Хятадын эрх баригчид сөрөг хүчний намуудынхаа улс төрийн үйл ажиллагаанд нь хориг тавьж бүхий л хэвлэл мэдээллийн байгууллагуудаа хатуу хяналт тавьдаг. Гэхдээ энэ оны Нобелийн шагналтан Мо Ян цензурыг аливаа бодит зүйлд тавиад байх хэрэггүй. Гэхдээ худал хуурмаг цуурхалд цензур тавих нь зүйтэй гэж үзэж байна.
Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалахын сайд Леон Пенита Америкийн нэгдсэн улс Сирийн химийн зэвсэг ашиглахаар ярилцаж байгаа гэх мэдээлэлээс болоод Сирийн ард иргэдэд маш их санаа зовниж байгааг мэдээллээ. Гэхдээ Пенита Сирийн ерөнхийлөгч Башар Асад химийн зэвсэг яг ашиглах гэж байгаа эсэх талаарх тагнуулын шинэ мэдээллийг дэлгэрэнгүй тайлбарлаагүй байна. Сирийн химийн зэвсэг ашиглах нь гэсэн мэдээлэл Сирийн босгогчдын давшилт Асадын хүчийг сулруулж, улмаар ерөнхийлөгч Башар Асад химийн зэвсэг ашиглахад хүрлээ гэсэн давхар айдас дагуулж байгаа юм а. Леон Пенитаг ингэж мэдгдэл хийхээс өмнөхөн Вашингтон, Москва хоёр Асадын дэглэмийн хүчийг сулруулах стратегийн ард нэгдмэл байр суурьнд хүрч магадгүй гэсэн дохиог Хиллари Клинтон, Сергей Лавров, Лахтар Брахими нарын 3 талд уулзалт өгсөн. Америкийн нэгдсэн улс болон Орос хоёр хоёулаа Сирд химийн зэвсэг ашиглахыг ямар ч байдлаар хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдгдлээ. Башар Асад зорондоо босгогчдыг байлж химийн зэвсэг ашиглах уу эсвэл хөрш орнуудаа байлах уу гэдэг одоогоор тодорхойг байгаа юм а. Япон улсын ерөнхий сайд Йошихико Нода хойд солонгосын Пуужин газар нутагт нь тусвал замаас нь барих зорилгоор шар тэнгисийн эрэгт байршуулсан Пуужин баригчийн бэлтгэл ажилтай танилцахаар цэргийн байгууламжуудаар зочилжээ. Хойд солонгос энэ сарын 10-наас 22-ны хооронд холын тусгалт Пуужин хөөргөхөөр бэлтгэж байгаа тухайга мэдэгдсэний дараа Япон улсын батлан хамгаалах яам хилийн бүстэй Пуужин баригч байршуулж эхэлсэн. Хойд солонгосын Пуужин Японы Окинава мужийн дээгүүр хөөрн гэсэн үржилсэн тамга мэдээлэл гарсан байгаа. Одоогоор Япон улсын батлан хамгаалах яам Пуужин хөөргөх тойрог замын дагуух бүсүүд болох Токио хот мөн Окинава арал дээр 4 бүсэд Патриот Пуужин баригч дэвшилтэд систем байршуулсан байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама болон түүний гэр бүл пүрэв гаргийн үдэш зуул сарын баярын гацуур модны гэрэл асаах 90 дахь удаагийн ёслолд хамтдаа оролцож цагаан ордны гацуур модны гэрлийг асаажээ. Уг ёслолыг зохион байгуулсан телевизийн од Нейл Патрик Харрис гацуур модны гэрэл асаахад ерөнхийлөгч Обамагийн гэр бүлтэй нэгдсэн байна. Өнгөрөх 10 дугаар сард цагаан ордон National Mall үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хооронд оршдог Ellipse цэцэрлэгт хүрээлэнд шилжүүлэн суулгасан энэхүү цэнхэр гацуур мод цоо шинэх юм байна. Учир нь сүүлийн 30 жил энэ цэцэрлэгт хүрээлэнд зул сарын баярын гол бэлэг тэмдэг болсон гацуур мод өнгөрөгч 2011 оны 2 дугаар сард салхинд булгарч унсан юм байна. Ерөнхийлөгч Обама Америкийн нэгдсэн улс дайн байлдаан, инх тайван, жаргал зовлонтой гэд 90 жилийн туршид энэ цэцэрлэгт хүрээлэнд зул сарын гацуур модны гэрлийг асааж ирсэн гэдгийг ёслолын арга хэмжээний үгэндээ онцолсон байна. Одоо үзэгч та бүхэн амь хотуудын цаг агарын мэдээнд анхаарлаа хандуулна. Монгол Эзэн өчигдөр мэдээлэл хэлбэрийг сонгон үзсэнд баярлалаа. Ирж буй амралтын өдрүүдэд ая тухтай сайхан өнгөрүүлээрэй.